За тэгээд ад үзэгдэл тусна. Ягаад тэгэхээр залуу хүн гэлтгүү. Би тэгтээ яг шудраг хэлэхэд яг энэ замыг сонгосондоо жоохон харамсдаг байсан үед байгаа. Яг өнгөрсөн өдөр хэлж байгаа юм байхээр би өөрөө анх тэг ингээд 17 8 тагаас одоо энэ цогц дасгалыг ч юм уу наслуулдаг сүмийн нууцуд, за шишний нууцуд олон зүйлсийг мэдчихсэн байна шүү дээ. Одоо Библийн тухай ч юм уу, эсвэл буддистийн номлолын тухай, олон зүйлсийн тухай мэдчихсэн байна. Гэтэ би өөрөө тэндээ хязгаарч харамсаж байгаагүй. Харамсах шалтгаан хинээс гарч ирсэн бэ гэхээр эргэн тойрны хүмүүс сэс болж гарч иж ирсэн. Эргэн тойрны хүмүүс тэг янз янзаар дормжилдаг ч юм уу. За тэгээд одоо жишээлбэл би одоо ингээд мөнгөтэй төрхтэй ч юм уу байх үед их наалдаг байсан хүмүүс наалтгаа болж эхэлсэн. За тэгээд онц сурдаг байсан үед ингээд шалчгаанчтай наалдаж хичээл хоолох гэсэн наалдаг байсан найзууд надаас холдож эхэлсэн гэх мэтчлэн. За эсвэл ингээд хундагтай юм уух үедээ намайг сандаг тэр хүмүүс ч гэсэн намайг дурсаа болж эхэлсэн гэх мэтчлэн сул талч юм шиг сайн талч юм шиг тийм зүрх зүйлсүүд амьдрал тохиолж эхэлсэн. Гэтэ яг одоо бол одоогийн өндөрлөгөөс гэж хэлэх нь шээ. Гэтэ яг одоогийн зүгээс харахад бол нэг харамсаад тахар зүйл байхгүй. Ягаад гэвэл хүн ер нь ингээд унж босч үзэх чинь амьдралын бас нэг амттай зүйлийн нэг хэсэг нөхгүй. Дээрэс нь ер нь хүн унаж босхгүйгээр юу ч хийхгүй цэмцгэр байдлаа хадгалсаар л байх юм бол хизээж дээшлэхгүй. Тийм болохоор яг одоогийн миний өөрөө тийм ихгүй. Би өөрийгөө төгс биш ярьдаг гэдгийг маш сайн мэднэ. Дээрэс нь суралцах зүйл маш олон байгааг мэднэ. Амьдрал дээр гарч үзээгүй даваа хориглоо дэндүү олон байгааг маш сайн мэднэ. Тэгээ амьдрал дээр одоо би хэд чинь те ингээд амьдрал зөхөж үзээгүй байна. Ганц би байна. За дээрэс нь те ингээд одоо яг бусдын гарч үзсэн хориглоотойгоо өөрийнхөө төлөвлөж байгаа хориглоотын заримдаа гарч үзээгүй байхгүй. Тэгэхээр амьдрал дээр хөлсөн хүлээж байгаа зүйлсүүд маш олон байна. Тэгэхээр яг та нарт надтай адилхан учраас таны амьдрал юм төлөвлөж байгаа зорж байгаа зүйлсүүд зөндөө байгаа байх. Гол нь эхний хариуцлага нь яг юм бэ гэхээр та нар амьд байчих юм бол мөрөөдөлтөд хүрж болно. Амьд байгаа хүн зодон хийж чадна. Амьд байгаа хүн архичууж чадна. Амьд байгаа хүн тийм муухай гаралыг завхаарч чадна. Тэгэхээр монголчууд шиг одоо тий арх уух дуртай, эмхтөнтэй хайр дуртай ч юм уу мөнгө дуртай байдал нь яг ингээд ил тод мэдрэгддэг тэр хүмүүс тэгэхээр харин та нар яг одоо миний зааж байгаа сэдвүүдийг битээ амьдралаа сул гэж битээ бодоорой. Дээрэс нь битээ уурлаарай. Яагаад вэ гэх юм бол эхлээд эрүүл мэнд хамгийн чухал гэдэг юм аа. Эрүүл мэнд байхгүй бол бус зүйлс бүгд цэг болдог. Тэгээ амьд байгаад амьдралаа үргэлжлүүлэнгээ илүү олон зүйлсийг хийж болдог шүү. Тийм болохоор та нар энийг нэг удаа бодоод үзээрэй. Сул талаар нь намжуулж тэг ингээд атгах гэсэнгүү сүрдүүлэх гэсэнгүү бол 3 минутын дотор нэг гэсэн санааг ингээд илэрхийлж байгаа байхгүй. Амьдралдаа илүү хайртай байгаарай л гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Тийм болохоор амжилтсаа.